Энэ жил цагаалган баяр зочдоо яам худалдаагаар угтлаа. Энд онцгой ховор гар урлын бэлэг дурсгалын зүйлсээс эхлээд орчин үеийн үндэсний хэм маягтай хувцас хүртэл төрөл бүрийн бэлэг дурсгалын зүйлс байлаа. Манай цуглуулгад орчин үеийн өнгө аяс шингэсэн загварууд багтсан. Жишээ нь энэ органза материалтай нүмергийг даашинзуулан мөрөвчтэй топтой хослуулбал туйлын дэгжин загварлаг харагдана. Хажууханд нь ардын гар урлын маструудын үзэсгэлэнгийн болон байрлжээ. Хамгийн сонирхолтой бэлэг дурсгалын нэг нь хүүхэлдэйн хэлбэртэй гар хийцийн эрдэнсийн авдар байв. Энэ эрдэнсийн авдрыг дайх үргэх ёслол алтан хурим гээд бүхий л тэмдэглэлт үйл явдалд бэлэг болгон өгдөг. Харин одоо сагаалганаар бэлгэлэхэд бүрч сайхан санагдаж байна. Дотор нь мөнгө, зоос эсвэл жижигхэн бэлэг дурсгал хийж өгөх боломжтой. Хадгалсан зүйлсийг хэрэглэж дуусгач хүүхэлдэй хэлбэртэй эрдэнсийн авдар нь гэртээ үрд байж байх юм аа. Орон нутгийн уран бүтээлчид ч зочдыг өөрсдийн авьяасаараа баясгахаар хүрэлцэн ирсэн байна. Харин онлайн холболтын ачаар өвөр байгалийн хязгаар, эрхөмөж, туваа, халимаг зэрэг бүс нутгууд буриадтай баярын мэндчилгээ солилцсон байна. Өнөөдөр бид өвөг эдийн засгийн уламжлалыг түүх амьдралынхаа урсгалдуунд үргэлжлүүлэн авч явж, ахын дүүсийн холбоо нөхөрлийг бэхжүүлж байна. Манай эх орон Орос улс биднийг хол зайтай байсан ч нэгтгэж эвлэлдүүлсээр байх болно. Арга хэмжээнд зориулсан театрчилсан тоглолт онцлог үйл явдлуудын нэг байлаа. Энэхүү тоглолтын гол сэдэв нь ард түмний эв нэгдэл байсан юм. Хорон санаад сүнснүүд цагаан сарын баярыг булан авахыг оролдсон ч Бурайд аймагуд нэгдэж тэднийг хөөн зайлуулж ард түмнийг хамгаалж чадсан тухай өгүүллээ. Тоглолтын дараа бүгдэд ерөөл сайн сайхны хүсэл бүхий мэндчилгээнүүд хүргээгдлээ. Сагаалган баяр айл бүр өрх бүрт инх тайван халуун дулаан уур авсгал баяр баясгалан аз жаргал элбэг хангалуун амьдралыг авчрах болтугай. Үндэсний өв соёлоо бэхжүүлэх зорилгоор шин санаачлага дэвшүүллээ. Бид илүү их харилцаж, өөрсдийн соёл, хэл, зан заншлаа сайн мэддэг байх хэрэгтэй. Мөн спортоо марталгүй 7 хоног бүр гэр бүл, сургууль, цэцэрлэг гээд хаанч байсан өөр хоорондоо ярилцаж, уламжлалт хувцасаа өмсөж байхыг уриалж байна. Үүнийг би Бурайд хавг гэж нэрлэхийг санал болгож байна. Баярын төгсгөлд Бурайдын улсын шагнал гардуулах ёслол болж утга зохиол, урлагийн салбарын шилдэг бүтээлүүд шалгарлаа. Мөн оюун санааны үнд зүйлсийг хадгалан хамгаалахад оруулсан хувь нэмрийг үнэлж найдал шагналыг гардуулах өглөө. Манай бүгд найрамдах улсад Масленица баярыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэсэн газар бол Угсаатан зүйн музей байлаа. Энд төрөл бүрийн тэмцээн, баярын арга хэмжээ, тоглолт зохион байгуулагдав. Хүмүүс гэр бүлээрээ ирж амтад бин амталж, баярын уур амьсгалд амарч хөгжилдөж байлаа. Гар гараасаа барилдсан бүжиглэж, чаргааргуулган дэрэн тулаан хийж, амтад бичидэж баяраа тэмдэглэлээ. Угсаатан зүйн музейн зочид Масленица баяраас сэтгэл хангалуун буцсан нь илт байлаа. Баяр таалагдж байна уу? Маш их таалагдлаа. Сайхан байна. Танд? Янзтай. Хамгийн ихээр юу таалагдав? Бин шүү. Та баярын уур амьсгалаасаа хуваалцаач. Янзтай. Хамгийн их юу таалагдав? Бүх юм цэнгүүн. Баярын үеэр хүчтэнгүүдийн тэмцээнж боллоо. 175
Үнэн дээр бодож байсаас хамаагүй хялбар санагдлаа. Би хүнд байх болов уу гэж бодож байсан ч өөрийн хувийн дээд амжилтаа тогтоож чадлаа. Ялалт байгуулсандаа үнэхээр баяртай байна. Баярын минь төргий, бүгдд нь баярын минь төргий. Брэдийн тэргүүн Алексей Циденовч баярт оролцсон юм а. Масленица бол хаврыг угтсан баяр бөгөөд улаан өндөгний баярын өмнөх үеийн нэг хэсэг гэж хэлж болно. Эхлээд их мацаг барих хэвээр. Дараа нь улаан өндөгний баяр болно. Гэхдээ энэ ч гэсэн нэгэн баяр. Тиймээс хүн бүрийн гэрт хүн бүрийн сэтгэл баяр хөөр бэлхэж бүгд ирээдүйдээ итгэлтэй байх болтугай. Манай улсад үнэхээр олон зүйл хийгдэж байна. Энэ жил ч асар их төлөвлөгөөтэй байгаа. Шинэ үндэсний төслүүд хэрэгжиж эхэлсэн. Харин байгаа бэрхшээлүүдээс үл хамааран бидний хийж буй ажлын хүрээ өмнөх жилүүдээс ч өргөн хүрээнд өрнөж байна. Угсаатан зүүн музейд Масленица баярыг нэгэн зэрэг хэдэн мянган хүн хамтдаа тэмдэглэлээ. Баярын төгсгөлд эртний заншлын дагуу өвлийн бэлэгдэл болсон манух хаг шатааж хавраа угтаа авлаа. Андрей Слепнев, Доржи Чайдопов. Новости дня. Байгаль нуурыг тойрсон төмөр зам нь хамгийн алдартай аялал жуулчлалын бүсүүдийн нэг юм. 100 өвөл гэлтгүй энд жуулчид ирж үзэсгэлэнт байгалаар зугаалдаг. Энэхүү зам нь аялагчдад хүртээмжтэй хялбар байдаг бол мэргэжилтнүүдийн хувьд тодорхой хязгаарлалттай хүндрэлтэй бүс гэж тооцогддог. Одоогийн байдлаар байгаль нуурыг тойрсон төмөр замын дотоод хот төлөвлөлтийн дүрэн боловсруулах ажилд бидний гол зорилго бол бусад холбогдох байгууллагуудын бүх хязгаарлалтыг харгалзан үзэх явдал юм а. Мөн бүх оролцогч аж ахуйн нэгжүүдийн анхан шатны мэдээлэл дээр үндэслэн техникийн даалгавар боловсруулж цогц шийдэл гаргах шаардлагатай байна. Энэ асуудал дээр голлох аж ахуйн нэгж нь Оросын төмөр зам юм. Тус компани байгаль нуурыг тойрсон төмөр замыг аялал жуулчлалын хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөө танилцуулжээ. Ажлын эсхийн гишүүд уг төслийг ерөнхийдөө дэмжиж шаардлагатай өөрчлөлтүүдийг тусгах боломжтой гэж үзжээ. Мэдээж хууль тогтоомжийн хүрээнд мөрдөх төрийн хязгаарлалтууд хэвээр байгаа. Гэхдээ өнөөдрийн хэлэлцүүлгээр бид соёлын яамны шинэ 2293 дугаар тушаал эдгээр хязгаарлалтыг тодорхой хэмжээнд зөөлрүүлж буйг ярилцлаа. Тиймээс бид одоо дэд бүтцийг шинжлэх, хөгжүүлэх боломж улам нэмэгдэж байна гэж харж байна. Бүх талуудын хүчин чармаалтыг уялдуулж зөв үр дүнд хүрэх явдал энд нэн чухал юм. Нэг талаас байгаль нуурыг тойрсон төмөр замыг шинжилэн зохион байгуулж сайжруулах шаардлагатай бол нөгөө талаас уг бүс нутагт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа холбогдох бүх холбооны хуулийг зөрчихгүй байх нь нэн тэргүүний зорилго юм. Одоо тэнцвэрийг олох явдал нэн чухал юм. Байгаль нуурыг тойрсон төмөр зам 94 км зам. За түүний дагуу байрлах 745 соёлын өвийн объектуудыг нарийвчлан үнэлж, бүсчлэн хуваарлах, тусгай хамгаалтын хязгаарлалтыг тогтоох шаардлагатай. Энэ бол маш өргөн хүрээтэй ажил бөгөөд аль хэдийн эхлүүлжээ. Бэлтгэл бүрийн өмнө морин спортын тамирчид морио арчлах, бэлтгэх зэрэг шаардлагатай ажиллагааг гүйцэтгэдэг. Орос Албаны улсын спортын мастер Егор Аршинский болон түүний 16 настай Абсент нэртэй Орловын ажны хүлээг морин спортын паралимпийн төрөлд өрсөлдөх Оросын цомын тэмцээнд бэлдэж байна. Тамирчны хэлснээр энэ тэмцээний өмнөх бэлтгэл энгийн бэлтгэлээс илүү эрчимтэй явагдаж байгаа ажээ. Би бэлтгэл бүрийн өмнө морио заавал цэвэрлэж, имэйллэж, дэл сүйлийг нь самж бэлдээг. Ингээд имэйлэх нарийн ажиллагаа эхэлнэ. Энэ бол нарийн их төвчээр шаардсан хүнд ажил. Бид сайн үр дүнд хүрнэ гэж найдаж байна. Үүний тулд маш их зүйл хийж ууггүй хичээллэж байна. Егор Аршинский 26 настай. Тэрээр 10 жилийн өмнө морин спортод хөл тавьжээ. Тухайн үед түүний гэр бүл хотоос гарч хөдөө нүүж суурьсан бөгөөд тэнд морины сүр жавхлан гарч энэ спортоор хичээлэхээр тууштай шийдсэн байна. Тэр анхны бэлтгэлдээ ирж удалгүй ихний тэмцээнд оролцож, анхны ялалтаа байгуулсан түүнд цаашид үргэлжлүүлэн хичээллэх томоохон урам зориг өгчээ. Одоо тэрээр Абсент хэмээх 16 настай Орловын ажнатайгаа Оросын цомын тэмцээнд 3 төрөлд өрсөлдөх гэж байна. Үүнд
багийн шалгаруулалт, хувийн шалгаруулалт, Cure буюу хөгжмийн хэмнэл зохицсон чөлөөт үзүүлбэр орно. Тэмцээн Vivat Россия морин спортын клуб зохиогдох бөгөөд 3 дугаар сарын 3-наас 6-ны хооронд бэлтгэл явагдаж 7 дугаар сарын 7-нд албан ёсоор эхлэх юм а. Бэлтгэлэл цаг агаарын ямар ч нөхцлөөс үл хамааран тасралтгүй үргэлжилдэг. Гэхдээ харамсалтай нь тун хүнд бэрх юм. Учир нь бид тогтвортой сайн чанарын хүрээстэй талбайд үргэлж бэлтгэл хийх боломжгүй. Заримдаа урт шулуун замд дасгал хийх боломж хязгаарлагддаг. Хэрэв хэд хүтрүүл бид дугуй хэлбэртэй битүүн манежид шилждэгч энэ нь тодорхой хязгаарлалттай байдаг. Гэхдээ бэлтгэл үргэлж сорилт ихтэй байсаар ирсэн ч бид одоо хүртэл сайн үр дүн үзүүлж чадаад байгаа нь том ололт гэж бодож байна. Достойно показывать результаты. Москва руу хөдлөх хүртэл хэдхэн минут үлджээ. Одоо энэ чухал зүйлсээ бэлдэнэ. Үүнд морины паспорт, шаардлагатай вакцин хийлгэснийг баталгаажуулах маань эмнэлгийн гэрчилгээ орно. Абсент хүлгийг Тимур Тиллаев нийслэл хүртэл тээвэрлэх бөгөөд аялал 5-аас 6 хоног үргэлжлэх юм. Энэ хугацаанд 2 удаа зогсолт хийх төлөвлөгөөтэй байна. Бид морийг тээвэрлэхдээ эд хэдэн чухал зүйлсийг бэлддэг. Ундны ус зайлшгүй шаардлагатай. Мөн замын турш хүрэлцгүй хэмжээний өвс нөөцлөдөг. Хамгийн сонирхолтой нь луу юм шүү. Энэ бол зүгээр нэг хоол биш ээ. Харин морины биеийн байдал, хэвийн байгаа эсхийг шалгах арга юм. Луун гайдж ойл биеийн сайн ямар нэгэн асуудалгүй байна гэсэн үг. Ийхүү Тимур абсент 2 замдаа гарлаа. Харин энэ үед Игор Аршинский болон түүний дасгалжуулагч Анастасия Тихомирова 2 тэмцээний сүүлийн бэлтгэлийг хангаж байна. 2 хоногийн дараа тэд мөн онгоцоор Москваг зорих юм. Энэ тэмцээний улирал маш эрчимтэй, өрсөлдөөнтэй болох төлөвтэй байна. Бид албан ёсны тэмцээний улирлыг догдлон ухтаж байна. Уламжлал ёсоор манай улирал Москва дахь паралимпийн спортын хамгийн өндөр түвшний тэмцээнээс эхэлдэг. Гэхдээ энэ жил зөвхөн паралимпийн төрлүүдээр хязгаарлагдахгүй. Морин спортын бүх төрлөөр маш сонирхолтой улирал хүлээж байна. Мөн олимпийн төрлүүд манай морин спортын төвийн талбайд зохион байгуулагдах төлөвтэй байна. Энэ улирлын анхны тэмцээн 3 дугаар сарын 6-нд Грановшинад зохион байгуулагдана. Энэ нь морин спортын хотын төвшний тэмцээн байх юм. Одоогийн байдлаар 30 тамирчин оролцох хүсэлтэд ирүүлжээ. Мод бутны дунд жуулчдын замаас зайдуу өөрийн дулаан хичээндээ Сатури амарч байна. 13 жилийн өмнө энэ сайхан саарал амтан өвөр байглаас Москвад нүүн ирж олон улсын хөтөлбөрийн хүрээнд шинэ орчиндөө дасан зохицжээ. 2010 онд Евразийн бүсийн амтны хүрээлэн аквариумын холбооны хүрээнд мануу судлах хамгаалах хүржүүлэх хөтөлбөр боловсруулагдсан. Энэхүү хөтөлбөрийн гол зорилтуудын нэг нь зэрлэг байглаас гадуур генетикийн хувьд эрүүл доктортой өсч үржих мануулын тоо толгой бий болгох явдал юм. Ховор амьтдыг үржүүлэн хамгаалах төвд Сатури өөрийн хамгийн анхны цорын ганц насан туршийн хайраа олжээ. Сатури удаан хугацаанд өөрийн хосын хамт энэ торонд амьдарч байгаа. Тэдний харилцаа үнэхээр сонирхолтой байсан шүү. Джентльмен зангаараа хос ирэгч нь үүрэнд нь хоол бэлэг авчиж өгөх бол Сатури нэлээд хашир болгоомжтой байсан. Тэрээр шинэ хүмүүстэй ойртохгүй. Харин хос нь эхлээд бүхнийг судалсны дараа хэсэг хугацааны дараа өөрөө гарч ирдэг байсан шүү. 2013 онд Сатури анхны зулцгануудаа төрүүлсэн бөгөөд 3 эрэгчин 2 эмэгчин мэндэлжээ. Үүнээс 3 жилийн дараа тэдний гэр бүл дахин 2 шинэ гишүүнээр бүлнэмсэн нь Чак Сильвестр 2 байв. Өнөөдөр Сатуригийн ачзээ үр удам дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байна. Пүүс Норбо 2 Финланд, Нидерландын амтны хүрээлэнд байхад Маня, Польшид үр хүүхдүүдийнхээ хамтаар амьдарч байна. Харин бохуушийн үр удам Унгар, Прага хотод Ачи болон түүний 7 лолуушиг Новосибирск аз жаргалтай амьдарч байна. Одоогийн байдлаар өвөр байгалийн үзэсгэлэнт мануул Сатуригийн 60 гаруй үр удам дэлхийн олон улс оронд тархан суурьшжээ. Элин манаван хилдо уктевун ганаджеран. Атая чимнил, болтаанил агданду амара. Янгра мөрний мөсөн талбайд бугчдын өдрийн хөтөлбөр ёслол төгөлдөр нээлттэй хийлээ. Баярын нээлтийн үеэр хүндэт зочид хүрэлцэн ирж баярын мэндчилгээ дэвшүүлсэн бол уламжлалт СВК-ны ёслолд ёс заншлалын дагуу үйлдэгдлээ. Харин баярын тоглолтын үеэр олон уран бүтээлч хамтлагууд үзэгчдэд өнгө төгөлдөр сэтгэл доглуулсан үзүүлбэрүүдэд өргөн барьж баярын уур амьсгалыг бүрдүүллээ.
Өнөөдөр бүх улс энэ өдрийг тэмдэглэж байна. Бүгд найрамдах улсын тэргүүн бүх бугчдад энэхүү гайхалтай баярын мэндийг дэвшүүллээ. Бид энэ удаа Нэрнгэрийн нутгийн Иенгра тосгонд баяраа тэмдэглэж байна. Хэдийгээр цаг агаар биднийг эрхлүүлсэнгүй ч энэхүү арга хэмжээнд оролцож буй бүх хүний сэтгэлийн халуун дулаан уур амьсгал биднийг дулаацуулна гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Баяр өндөр түвшний зохион байгуулалтад өрнөж оролцогчдод сайхан эерэг тэтгэл үлдээж олон сайхан дурсамжийг бэлэглэх нь гарцаагүй. Өнөөдөр бидэнд энэ хүчийг хуваалцаж буй зочид оролцогчид цөөнгөө байгаанд баяр дээр баяр нэмж байна. Зочдод зориулан 4 дугуйт Буран мотоцаана цаан хөсгөөр аялах боломж бүрдүүлсэн байв. Мөн үзэгчид умардын уугуул цөөн тоот арт түмний соёлтой танилцаж, тэдний уламжлалт хоолнуудыг амталж, баярын уур амьсгалыг мэдрэх боломжтой байлаа. Манай бугчид хүнд нөхцөлд ажиллаж чаддаг, бас сайхан амарч чаддаг хүмүүс. Өнөөдөр бидний баяр. Үүнийг та бүхэн өөрсдөө харж байна. Хэдийгээр цаг агаар сэрүүхэн байгаа ч энэ сайхан сэтгэл баярын уур амьсгалыг улам бүр өгж өгөхөд огтхон саадуулахгүй. Баярт ирсэн зочдыг спорт тэмцээнүүд онцгой сонирхол татаж хүн бүр оролцох боломжтой өрсөлдөөнд уралдаанууд зохион байгуулагдлаа. За тэр дундаа хасагаа бүхийн барилдаа үзэгчдийн өндөр хүлээл өргөн сонирхлыг төрүүлж хамгийн их анхаарал татсан тэмцээнүүдийн нэг байлаа. Би Иенгра тосгоноос гаралтай. Одоогоор Якутск хот дахь Роман Михайлович Дмитриевийн нэрмжит Олимпийн нөөцийн сургуулийг төгсөж байна. Тэнд би чөлөөт бөхөр хичээлдэг юм а. Өнөөдөр энд ирээд найзуудтайгаа уулзлаа. Манай гэр бүл буг маллаж уламжлалт алж явахыг эрхэлдэг. Үүндээ энд байгаа хүн бүр бугчдын удам нэгэн том гэр бүл шиг санагддаг шүү. Мас рестлингийн тэмцээн мөн адил сэтгэл хөдлөмж үзүүштэй өрнөж хүчтэй өрсөлдөөн үргэлжилсээр хамгийн хүчрэхэг тамирчин хэн болох нь эцсийн мөсч хүртэл тодорхойгүй байлаа. Бугчдын баярт оролцохыг үргэлж хүсдэг байсан. Энэ удаа ирж хэрхэн өрнөдгийг нь өөрийнүүдээр харлаа. Санаандгүйгээр тэмцээнд оролцох боломж гарсан шүү. Бас самсруугаар ялцчихлаа. Би хүндийн өргөлтөөр хичээлдэг юм. Мас рестлингийн хөдөлгөөнүүд өхөр өргөл тоос таталтай төстэй санагдсан. Энэ надад давуу тал болсон байхаа. Бугчдын өдөр уламжлал ёсоо цааны уралдаанаар өндөрлөлөө. Энэхүү уралдаанд эрэгтэй эмэгтэй тамирчид тусдаа өрсөлдөж хүн бүр оролцох боломжтой нээлттэй уралдаан зохион байгуулагдав. Онцлог зүйл гэвэл ирэх 3 дугаар сарын дунд үеэр Нэрнгэрийн дүүргийн төлөөлөгчид Якутск хотноо болох бугчдын улсын хэмжээний чуулганд оролцохоор төлөвлөж байна. Иван Лазаренко, Вадим Барашков, Нерюнгри. Энэ өвлийн хамгийн сонирхолтой хоккейн тоглолтуудыг Благовещенск Хэйхэ хотын оршин суугчид үзэх боломжтой боллоо. Тэмцээнүүд алс орнын хамгийн том мөрнүүдийн нэг болох Амур мөрний бүсэн дээр зохион байгуулагдлаа. Хоёр улсын хил дээр Орос Хятадын хамтарсан өвлийн спортын томоохон надам өрнөж олон улсын хэмжээний өрсөлдөөнтэй тэмцээнүүд зохиогдлоо. Энэ өдөр миний хувьд үнэхээр онцгой өдөр байлаа. Бид Орос Хятадын найрсаг тоглолтод оролцож удаан хугацаанд хүлээж бэлтгэлээ базааж байсан мөчөө инхүү хөтлөө. Тэмцээнд зөвхөн залуучууд төдийгүй туршлагатай сонирхогчдын багууд ч өрсөлдлөө. Тэдний дунд мэргэжлийн хоккей тоглож байсан 30 гаруй жилийн турш шаргуу бэлтгэл хийсэн тамирчид ч байлаа. Энэхүү тоглолтод Оросын хоккейчид 6-2 онооны харьцаатайгаар ялал байгууллаа. Бид тоглолтод бүрэн төвлөрч илүү хурдан хөдөлж хүчтэй өрсөлдөж эхэлсэн. Ингээд эцэст нь бидний үр дүн гарлаа. Бид гол оруулж чадсан. Наадмын үеэр хоккейчид болон хөгжөөнд дэмжигчид континентал хоккейн лигийн хамгийн нэр хүндтэй шагнал болох Гагарины цомыг үзэх боломжтой байлаа. Энэхүү цомыг сүүлийн 10 жилийн хугацаанд улс даяар аялуулж байсан ч энэ удаа анх удаа алс орнодод авчирсан нь онцлог үйл явдал болов. Гагарины цом энэхүү спортын наадмын бэлэг тэмдэг болж залуу тамирчид хоккейн домог тоглогчдтой уулзах ховор боломжийг ч мөн алдсангүй. Үнэхээр мартагдчихгүй мөч байлаа. Миний хувьд лав тим шүү. Өнөөдөр энд ирсэн хүн бүрийн хувьд адилхан байсан болов уу гэж найдаж байна. Учир нь энэ бол жинхэнэ баяр, нөхөрлийн баяр шүү. Фестивалийн бас нэгэн гинтийн бэлэг бол дэлхийн уран гулгалтын бүх томоохон цалыг хүртсэн Оросын цорын ганц тамирчин үзүүлбэрээр танилцуулсан явдал байлаа.
Халуун дотноор ухтан авлаа. Үнэхээр сайхан санагдаж байна. Амур мөрөн жинхэнэ өвлийн раллигийн зам болон хувирлаа. Оросын бүс нутгуудаас болон Хятадын Хэлүн цамужаас ирсэн уралдааны жолоочид хурд мөсөн гадаргүй огцон мэргэлд бартаад замын сорилттой тулгарч ганцаарчилсан болон ачааны машины ангилалд хурд ур чадвараа сорин өрсөлдлөө. Манай машин бараг 9 тонн жинтэй, маш их маастай учраас инерцэхтэй. Тиймээс бид замын нөхцөл машины онцлогт байнга тохируулан жолоодох шаардлагатай болдог. Мөн замын үргэн тодорхой хязгаарлалттай. Бид хурд маневрыг хослуулж, бүрэн стресс гарч, цаг алдалгүй үзэмжтэй жолоодлого үзүүлэх ёстой байсан юм а. Үзэгчдийг хамгийн ихээр гайхшруулсан нэгэн үйл явдал нь мөссөн Зоя мөрний усан сэлэлт байлаа. Энэ мөрөн амур мөрөн зутгадаг бөгөөд энэ жил анх удаа мөсөн усны сэлэлтийг фестивалийн албан ёсны хөтөлбөрт багтаажээ. Би 57 настай. Багаасаа сэлэх дуртай хүүхэд байсан. Өвөл болгон хүүтэн усанд сэлдэг. Манай нутаг сэрүүхэн штэ. Тэмцээний оролцогчид усан сэлэлтийн төрөл бүрийн техникээр өрсөлдлөө. Тэд брас, баттерфлай, крол зэрэг төрлөөр сэлж мөн буйхаа уралдаанд хүч сорилоо. Усны хэм өрдөө нэмэх бурваас хэтрээгүй тамирчдад жинхэнэ сорилт болж байлаа. Сайн ажиглах юм бол усан дотор жижиг мөсөн хэсгүүд хөвж байгаа нь харагдана. Энэ нь ус зүгээр нь хүйтэн биш. Ус зогсгол юм бол шууд хөлдөж байгаа гэсэн үг юм. Тиймээс ийм хүйтэн усанд сэлэхийн тулд зайлшгүй тууштай бэлтгэл хийж биеэ дасгах шаардлагатай. Наадмын зочид ч хурдтай хөдөлж давталгооноос бултах ур чадвараа сорих боломжтой байлаа. Тэдний хувьд багийн засан бөмбөгийн тэмцээн буюу Юки Гайсен зохион байгуулж өвлийн спортын өрсөлдөөн туур амьсгалыг мэдрэх нөхцөл бүрдүүлсэн байна. Ялахын тулд хоёр боломж бий. Өрсөлдөгч багийн тугийг булаан авч дээшүүргэн. Үгүй бол тэмцээний төгсгөлд талбай дээр илүү олон тоглогчтой үлдэх явдал. Баг бүрт гэрэн ширхэг засан бөмбөг өгөгддөг тул наривчлал, хурд, овсгой самба хамгийн чухал шалгуур нь болдог. Байрны гадаа тоглодог наадгыг бодвол цасан бөмбөлөгний жин хэмжээ нь чухал байлаа. Эргийн дагуу амтад зоогны ярмагч өрнөлөө. Баярт оролцогчид амуурын бүс нутгийн амтад зоог Хятад хоолны онцлог төрлүүдийг амталж хоолны соёлтой танилцах боломжтой байсан юм а. Энэ арга хэмжээ манай ард түмнүүдийн нөхөрлөл, харилцаа ойлголцлыг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Миний бодлоор зөвхөн соёл спортын харилцаа төдийгүй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд ч амуурын бүс нутаг Оросын холбооны улсын Алс дорнодын бүс нутгууд дундаас тэргүүлэх байр суурь эзэлж буг онцлох хэрэгтэй. Бид үүнд үнэхээр баяртай байгаа бөгөөд цаашид ч бүхий л чадлаар дэмжин ажиллах болно. 2025 онд энэхүү наадам Благовещенскотод 7 дахь удаа зохион байгуулагдлаа. Арга хэмжээний зохион байгуулагчид ирээдүйд наадмын хөтөлбөрт бусад спортын төрлүүдийг нэмж оруулах төлөвлөгөөтэй байна. Миний бодлоор цан болон цаны уралдаа магадгүй спринт төрлийн зайтай тэмцээнүүд их сонирхолтой байх болов. Тиймээс энэ сэдв байнга хэлцэгдэж, жил бүр шинэ төрлийн үйл ажиллагаанууд нэмэгдэж байдаг. Жишээлбэл өнгөрсөн жил шинэ сонирхолтой арга хэмжээний нэг нь мөсөн ил загдал болсон юм. Найрамдлын бэлэгдэл болсон мөсөн зураг бүтээхэд ойролцоогоор Орос Хятадын 40 сайн дурынхаа хамтран ажиллажээ. Үүний тулд эхлээ загварыг мөсөн дээр сэлж, дараа нь цасаар дүүргэн урлагийн ажил гүйцэтгсэн байна. Фестивалийн хүрээнд 200 гаруй тамирчин төрөл бүрийн тэмцээнд өрсөлдсөн бол TV Breaks Media сүлжээ арга хэмжээний албан ёсны мэдээллийн түнш болж ажиллалаа. Хүрэн баага Панда 2 амур мөрний өвлийн наадмын албан ёсны бэлэг тэмдэг болжээ. Наадмын зочид тэдгээр дүрслэлтэй ил загтлуудыг зөвхөн Оросын хотуудад байгаа ойр дотныхонд төдийгүй шинэ найзуудаа Хятад руу ч илгээжээ.